Үзэгчтэй COP17 Тэнгэр телевизийн студиэс шууд ярилцлагын цаг эхэлж байна. Манай одоогийн зочноор байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн сайд Сандаг Өчир өргөдөж ирээд байна. Энэ ажлыг одоо гол гардан зохион байгуулж байгаа салбарын яамны сайд өөрөө хүрэлцэн ирээд байна. За тэгэхээр бид нар бол сэтгүүлч бид нар ингээ ажлынхаа шугамаар маш их юм олон томоохон хурлуудад очиж үздэг л дээ. Ер нь бол зохион байгуулалт нэг иймэрхүү стандарттай байдаг. Энэ маш удаан хугацаанд бид нар миний санахын сүүлийн 3 сайд дамнсан зохион байгуулалтын ажил боллоо. Та маш богино хугацаанд шуурхайлан орох шиг боллоо. Ер нь анзарч байхад хэр болов олон улсаас ямархан үнэлгээ авч явах шиг байна. За телевиз үзэгчтэй өдрийн мэнд хүргэе. За COP17 мэдээж ер нь COP-ууд нүүб зохион байгуулдаг нүүбийн хурал учраас стандарттай. Бүх одоо барилга байгууламжууд, доторх одоо тогтчлт, тоног төхөөрөмжүүд бүгд стандарттай байх хэрэгтэй. Тэгээд энэ хүрээнд нүүбөөс тавьсан стандартад нийцүүлж бид өхөн одоо өнгөрсөн хугацаанд одоо COP-ийн баг хурлыг зохион байгуулах бэлтгэл ажлыг стандартад нийцүүлж ажиллаа. За мэдээж одоо бас 4 сайд 3 засгийн газрын нүүр үтсэн ажиллаа. Тэгээд миний бие бас одоо энэ албан тушаал томилогдоод COP зохион байгуулах үндэсний хорооны даргын томилогдоод ингээд 4 сарын 4-ний өдөр одоо энэ талбай дээр ажиллаж ийсэн. За тэр үед бол одоо өнгөрсөн 25 онд бол манайхан бол за дэд үтсийн ажил буюу цэвэр бохроос эрчим хүчний зарим ажлуудыг татсан байсан. За зам талбай ажил болоод бусад барилга байгууламжийн ажлууд ер нь бол одоо хийгдэг байсан. Тэгээд энэ үндсэндээ бараг 4 сар гаруй хугацаанд одоо манай баг хамт олон бэлтгэл ажлыг сайтар хангаж нүүбээс тавьсан стандартад нийцүүлж бүх ажлыг одоо яг цаг хугацаанд нь хийж амжуулсан. Зөвхөн магадгүй олон хүмүүс одоо багтахааргүй боллоо, амжихааргүй боллоо, амжилтгүй болох нь гэж ярьж байсан шүүмжлүүд бол бий. Гэхдээ бидгүй ямар ч гэсэн манай хамт олон за ерөнхийлөгчөөс ахуулаад их хурал, за засгийн газар, яамдууд бүгд идэх санаачлагаараа эрвэх хэрэг орж ажиллаа. Энэ бүх бэлтгэл зохион байгуулалтын ард 3000 гаруй иргэд ажиллаж байгаа. Бүх ажлын ард нийлээд. Тийм учраас одоо бас хамтарч ажилласан, бэлтгэл ажлыг хангасан одоо саяны талууд болоод нийт иргэдтэй бас нийт одоо оролцож байгаа. Энэ хажууд хүртэл одоо волонтерууд хүртэл одоо хөөрхөн ажиллаж байгаа үстэй та бүхэнд харагдаж байгаа. Тэгээд энэ болгон одоо бол одоо Монголоо бас одоо уур амьсгалын өөрчлөлтийн асуудал бидний оролцоо хувь нэмэр чухал юм байна гэдэг нэг талаар сэтгэлтэй. Нөгөө талаар бас одоо бид бүхэн одоо олон улсад бас одоо хэн бэ, монголчууд ямар байна вэ гэдгийг харуулах нүүр царай болох байна. Гэт эндээс одоо олон улс бас Монголыг дүгнэнэ. Тийм учраас одоо бас Монгол улсынхаа нэр хүнд гэдэг юм уу бүгд л одоо сэтгэл зүрхээр одоо ажиллалаа. Тэгээд ямар ч гэсэн баг хурал маань одоо төгсгөлийн шат руугаа орж ийн. Эхнээсээ үр дүнгууд харагдаж байгаа. Олон улсын одоо байр суурь одоо нүүбийн орлогч дарга ирлээ, конвенцийн нарийн бичгийн дарга нар бол одоо бас Монгол улсын засгийн газрын хичээл зүтгэлийг бас өндрөөрүүлж байгаа. Мөн одоо хилцээрт оролцож байгаа хилцээрснэр болоод одоо 60 гаруй ирсэн байгаль орчны сайд нарын одоо үнэлгээ дүгнэлт өнгөрсөн хугацаанд одоо бас маш олон одоо байгаль орчны сайд нартай уулзлаа. Энэ хүрээнд уулзсан сайд болгон бол COP одоо Монгол улсад үнэхээр сайн амжилттай зохион байгуулж байна. Талархал илэрхийлээ гэдэг үгийг одоо сонслоо. За мэдээж хэрэг харагдах талаас юм баг Сандаг Өчир сайдаа. Агуулга талаас манай улсын энэ жил COP17-г одоо зохион байгуулж байгаагийнхаа хувьд малчин нүүдэлчин энэ соёл ахуйга нэлээх анхаарлын төвд аваачих шиг боллоо л доо. Юу гэвэл дандаа малчтын тухай, дандаа уугуул иргэдийн тухай энэ чи маш хүчтэй яриа гарч байна. За цөлжилтийн асуудал бол газрын дороотлын асуудал бол энэний сөрөг үр дагаврыг хэн мэдэрч байна вэ? Хэнд нөлөөлж байна вэ гэдэг асуудал. Тийм учраас хамгийн их сөрөг үр дагаврын ажил амьдралаараа биеэрээ мэдэрч байгаа улсууд бол нутгийн иргэд, манай Монгол улсын хувьд нүүдэлчин малчид, мал бүхий иргэд, газар тариаланчид юм шүү дээ. Тийм учраас цөлжилт газрын дороотлын конвенцийн асуудал эрхлэх асуудал нь хилддэг асуудал нь ерөөсөө энэ асуудал. Тийм учраас энэ сөрөг үр дагаврыг биеэрээ мэдэрч байгаа улсууд бол малчид учраас тэдний дуу хоолой байх ёстой, тэдний төлөөл байх ёстой, тэдний үгийг сонсох ёстой, одоо гарах шийдвэртэй тэдний одоо асуудлуудыг тусгах ёстой. Тийм учраас одоо хэд хоногийн өмнө бас өнгөрсөн 7 хоногт Америкийн одоо Африкийн улс орнуудын нутгийн иргэд уугуул малчтны хүртэл одоо
энэ бидний энэ асуудлыг хилцэхгүй байна гэж үзэл бодлоо илэрхийлж 50 жагсаа цуглаан хийжсэн. Энэ бол одоо энэ конвенц энэ асуудлыг хилцэх ёстой шүү. Яагаад хилцэхгүй байгаа юм бэ? Энэ ган гачгаас чинь бол бид бүхэн манай улс орон нуур цөөрөмгөө боллоо, гол мөрөн ширэгж байна. Энээс болоод одоо тарианагаа урах захгүй байна. Ган гачиг нүүрлж байна. Хоол үндэсний дутагдалд орж байна. Эргээд ядуурл бий болж байна. Улс орны эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Тийм учраас энэ ган гачгийн асуудал энэ одоо цөлжилтийн асуудал бол одоо ярих ёстой асуудал. Яагаад одоо энэ донор орнууд одоо түншлэгч орнууд энэ одоо томоохон хөгжилтэй улс орнууд энэ асуудлуудыг ярихгүй байна гэдэг ийм нэг талын үзэл бодол байр суурь. Нөгөө талаас донор улс орнууд одоо өндөр хөгжилтэй улс орнууд бол бас өнгөрсөн хугацаанд бас энэ газрын дороотлол цөлжилтөө тэмцэх чиглэлээр маш олон төслөтрүүд хэрэгжүүлж олон тэрбум доллар зарцуулсан. Гэтэл үр дүнгүй байна штэ. Тийм учраас цаашдаа бол зөвхөн энэ цөлжилтийнхаа асуудлыг л ярь. Тэрнээс өөр одоо тэр нутгийн иргэдийн асуудал гэдэг юм уу, тэр амь амжиргаа, тэр одоо гендрийн асуудал гэдэг юм уу, нүүдэл шилжилтийн ингээд олон одоо зүйлүүд рүү ингээд асуудал яриад байх шаардлагагүй, зөвхөн цөлжилт газрын дороотлын асуудлаа яриадаг. Ийм одоо талуудын байр сууриас ахуулаад яагаад тэгэхээр энэ цөлжилтийн конвенц чинь 196 улс бүгд 100% дэмжиж шийдвэр гаргадаг. Батлагдсан тохиолдолд цаашдаа заавал нөгөө тухайн улсын хуультай нэгэн адил хүчин төгөлдөр мөрдөгдөх учраас хэрвээ хилцээд эхэлж шийдвэр гарна. Гарсан шийдвэрийг заавал талууд улс орнууд хүлээх үүрэг хүлээ нөгөө талаасаа одоо мөрдөх ёстой. Тийм учраас хилцээд эхэлжүүл асуудал бас цаашдаа хүндрэх учраас гээд ингээд талуудын байр суурьуд байгаа учраас манай улс даргалагч орны хувьд энэ талуудын зөрүүтэй байр суурьуудыг нэгтгэж за ойлголцолд хүргэж хатуу байгаа байр суурийг зөөлөх, зарим улсуудад одоо уулзалт хийж одоо ийм буулт хийх ийм байдлаар одоо өнгөрсөн хугацаанд маш олон уулзалтуудыг хийлээ. Конвенцийн дарга, за мөн одоо манай даргалагч гадаад харилцааны сайд Батцэг сайд дарга маань, за би одоо бас одоо олон сайд нартай уулзлаа. Ингээд манай улсаас дэвшүүлж байгаа тал хэрийн төлөвлөгөө, түүний хүрээнд одоо санаачилсан бэлчээрийн асуудал, усны асуудал, за мөн одоо тогтвортой дэд үтсийн асуудлуудыг бас одоо дэмжиж өгөх асуудал гэдэг олон талын уулзалтуудын үр дүнд бас өчигдөр ихэд одоо гангийн асуудлыг хилцэж эхэлсэн. Эн чинь өөрөө талууд бас байр суурь одоо зөөлөрч, за бас одоо нэгдэл ойлголцолд хүрч ингэж одоо бас асуудлыг хилцэж гэнэ гэдэг бол өөрөө нэг алхам урагшилж гэнэ гэсэн үг хэлцээр. Тийм учраас энэ гангийн асуудал чи өөрөө COP15, COP16 дээр яригдаж чадаагүй, эцсийн шийдвэр гаргаж чадаагүй манай COP16 дээр 17 дээр ирж байгаа асуудал шүү дээ. Тийм учраас манай COP17 дээр хилцэж гэнэ гэдэг бол бас хилцээр бас нааштай үр дүнтэй болж эхнээсээ үр дүнгууд гарч байна. Энэ бол бас энэ COP-ийн бас нэг одоо гол үр дүн юм шүү дээ. Тийм учраас газрын дороотлол ган гачгийн асуудлыг цаашдаа хилцээд тодорхой шийдвэр гаргавал тэр шийдвэрүүрээ заавал хэрэгжүүлэх асуудал. Тэр асуудал шийдвэрүүдийн цаана дандаа төсөв санхүүжилт яригдана. Тэрэн дээр хөрөнгө мөнгө хамтарч босгоно. Ингэж хөрөнгө оруулалтыг босгосноор улс орнуудын өмнө тулгардсан асуудлуудыг үе шаттайгаар төсөл хөтөлбөр болгож хэрэгжүүлэх ёстой. Энэний хүрээнд энд танилцуулагдсан усны одоо олон төсөл хөтөлбөрүүд яригдж байна. Бэлчээрийн дороотлолтой холбоотой олон төсөл хөтөлбөрүүд яригдж байна. Эрчим хүчний чиглэлээр олон төсөл хөтөлбөрүүд яригдж байна. Ойжуулалтын чиглэлээр олон төслүүд танилцуулагдж байна. Энэ хүрээнд бид нар манай улсад ийм юм тулгамдсан асуудлууд байна. Ийм юм одоо тулгамдсан асуудлыг ингэж шийдэх бид нар төсөл хөтөлбөрүүд бэлэн байна. Энэ дээр санхүүжилт хөрөнгө оруулалт хэрэгтэй байна гэж ингэж ярьж байгаа. Тийм учраас өнгөрсөн өчигдөр санхүүжилтийн өдөр бас одоо Европын хөрөнгө оруулалтын банктай, Дэлхийн банктай хамтарч одоо санамжчиг байгууллаа. Энэ одоо санамжчгууд бол одоо бол дэлхий дээр зүгээр үнэгүй буцалтгүй одоо мөнгө төгрөг зээл гэж байхгүй болсон. Дандаа хамтарсан төсөл хөтөлбөрүүд, хамтарсан санхүүжилтийн асуудлууд яригдж байна. Тийм учраас одоо урт хугацааны хүү багтаа зээлүүдийг авах одоо төсөл хөтөлбөрийн одоо санамжчигт гарын үсэг зурлаа. Энэ эргээд одоо дэлхийн улс орнуудын өмнө тулгамдсан ойжуулалтын асуудал дээр цөлжилтийн эсрэг авч хэрэгжүүлэх хамгийн үр дүнтэй арга бол ойжуулалт, мод тарих ажил. Энэ тал дээр одоо Дэлхийн банктай ихэд одоо 100 сая долларын, Европын хөрөнгө оруулалтын банктай ихэд 200 хүртэлх сая одоо еврогийн ийм томоохон санамжчгууд байгуулж байна. Нөгөө талаас Монгол улс өчигдөр томоохон хэмжээний 10 гаруй одоо томоохон санамжчд гэрээ байгууллаа. Энэ манай улсын засгийн газраас дэвшүүлж байгаа тэргүүлэх төсөл хөтөлбөрүүдийн нэг бол хиймэл оюун ухаанд суурилсан дата ногоон төвийг одоо байгуулах асуудлаа санаачлагаа гаргалаа, тэцүүгээ танилцууллаа. Энэ дээр 10 гаруй одоо гадны болоод дотоодын үндэсний одоо компаниуд хамтарч ажиллаж чиглэлээр энэ бол одоо мөнгөн дүнгээр ярил нэлээд өндөр дүнтэй санамжчгууд байгуулагдсан. Энэ цаашлаад Монгол улс ногоон санхүүжилт, ногоон одоо зах зээл, ногоон одоо эдийн засгаа солонгоруулах өнөөдөр зөвхөн л бид нар уул уурхаач үтсэн эдийн засгтээ төсөв санхүүгээ уул уурхаагаас бүрдүүлж явж байна. Энэ нь эргээд
одоо газрын дороотолд яаж сөрөг нөлөөлж байгаа вэ? Уур амьсгал одоо цөлжилт ганд одоо яаж нөлөөлж байгаа вэ? Тийм учраас цаашдаа бид нар эдийн засгаа солонгоруулна гэж яриад идэг. Дэлхийн улс орнууд эдийн засгаа солонгоруулад ногоон эдийн засаг руу аль хэзээ орцсон байна. Тийм учраас бид нар сая энэ хаврын чуулганаар улсын их хурал Монгол улс анхдагч одоо уур амьсгалын өөрчлөлтийн хуультай болсон. Энэ хууль батлагдж байгаа гэдэг нь Монгол улс цаашдаа ногоон зах зээл, ногоон санхүүжилтээр хөрөнгө босгох, хамтарч ажиллах, түншлэл бий болох ийм болцоо боломжийг хууль эрх зүйн хүрээнд биелүүлж өгч байгаа. Энийг одоо сая олон уулзсан одоо байгаль орчны сайд нар танах хэвээр үнэхээр хуулиа батлаад авцсан байна, хуультай болсон байна, сайн байна гэж ингэж одоо сайшааж байна. Гэх мэтлэн бид нар цаашдаа эдийн засгаа солонгоруулах энэ ногоон одоо дата төвийн асуудал дээр идрэл энэ болгон бол энэ одоо COP17-оос гарч байгаа одоо үр дүнгууд гэж би харж байгаа. Та түрүү хэллээ. Хэлцээрүүд ингээд маш хэцүү 97 тал бие биентэйгээ зохицож ажиллахад зохицож нэг санал нэг юунд ойлголцолд хүрэхэд асуудал байдаг гэж ярьлаа. Өчигдөр жишээлбэл Америкийн нэгдсэн улс завсралгаа аваад явчихсан гэж ярьлаа тий. Европын холбоо ч гэсэн бас мэдэгдэж байна. Бид нэр одоо заавал ингээд танаа босод асуудалд зөвхөн зөвлөлтөд бид нэр хөрөнгө оруулнаа гэж мэдэгдэж байна. Ер нь одоо энэ бусад улс орны эдийн засаг дэлхийд дээр байгаа улс орны эдийн засаг агшиж байгаа энэ нөхцөлд байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ буурч ийн гэж үзэж байна уу та? Байгаль орчинд оруулах хөрөнгө оруулалт бага байна гэж үзэж байгаа. Нийтдээ энэ цөлжилт газрын дороотлоос 750 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байна гэж байгаа. 750 гаруй тэрбум төгрөг. Гэтэл доллар тэрбум доллар шүү. Гэтэл өнөөдөр 70 эдхэг одоо тэрбум доллар зарцуулагдж байна гэж. Энэ бол одоо хаанаач хүрэхгүй байна. Тийм учраас энийг зөвхөн одоо төрийн мөнгөөр хийх боломжгүй. Энэ төр үеийн түншлэр хийх ёстой. Тийм учраас одоо энэ салбарт байгаль орчныг хамгаалах салбарт хөрөнгө оруулалтыг одоо зарим улсууд бол бууруулъя гэж ярьж байгаа шүү дээ. Санхүүжилтийг, конвенцийн санхүүжилтийг. Тийм учраас бууруулах ямар ч болцоогүй нэмэгдүүлдгүүмаа гэхэд бас хувь хэмжээг нь багасгаж болохгүй. Цаашлаад ер нь нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага бол асар их байна. Тийм учраас бид нар өнөөдөр бид нэг газрын дороотол цөлжилт бэлчээрийн асуудал ярьж байгаа юм шиг боловч эн чинь өөрөө цаанаа усны асуудал ярьж байна. Өглөө болгон бидний усны асуудал гэж. Та бидний өглөө болгон эддэг талхны асуудлыг ярьж байна. Хүнсний асуудлыг ярьж байна. Газар дээр ургадаг бүх ургамлын асуудлыг ярьж байна. Мэдээж ямар ч хөрөнгө оруулалт дэд үтс аж үйлдвэр жилт газаргүй усгүйгээр төсөөлхийн аргагүй. Тийм учраас бид өнөөдөр манай улс шиг ийм эрчимтэй цөлжиж байгаа, ийм тооцоо судалгаатай байгаа орны хувьд бол эн чинь сануулга дохио өгөөд шүү дээ. Хэр их удан тэр хэмжээгээр бид нар өшөөл их хохирол аавна. Тийм учраас эртхэн энэ одоо газрын дороотол цөлжтөөгөө тэмцэхгүй бол, бодлогын арга хэмжээ авахгүй бол, бодлого үйл ажиллагаанд өөрчлөлт хийхгүй бол, энэ салбарт хөрөнгө оруулалт хийхгүй бол тэрнээс илүү л хугацаа алдах тусам хохирол амсан шүү. Тийм учраас эртхэн одоо энэ Африкийн улс орнууд өнөөдөр гангийн асуудал ярьж байна шүү дээ. Ган гачгийн асуудал. Тэгэхээр бид нар өнөөдөр цөлжилтийн асуудал ярьж байгаа. Энд чинь хүнээр яриуд, өвчнөр яриуд улам ужирч гин гэсэн үг шүү дээ. Цөлжилт чинь цаашлаад ган гачиг болно. Ямар ч хөрс, ямар ч усгүй, ямар ч одоо юм ургамал амьтан амьдрахын эцгүй ийм л орчин бүрдэн гэсэн үг. Тийм учраас ер нь бол эртхэн арга хэмжээ авах ёстой шүү л гэдэг ийм сануулга дохио өгöd байгаа учраас энэ COP-оос гарах одоо үлдэх бодлогын арга хэмжээ чинь бас л энэ шүү дээ. Энэ дээр одоо бид нар бодлогоо нэгтгэж үнэхээр төр засаг бодлого шийдвэр гаргагч нар маань бас энэ дээр нэгийг бодож хоёрыг тунгааж бодлого үйл ажиллагаандаа анхаарч өнөө маргаашийн сургууль цэцэрлэгийн асуудал хүнд байгаа юу хүнд байгаа. Тэтгэр тэтгэмжийн асуудал хүнд байгаа юу хүнд байгаа. Гэхдээ бид нар бас байгаль орчны асуудал өнгөрсөн хугацаанд бид нар үндсэндээ дэлхийн нэг л их цэнхэр гаргаасаа ерөөсөө амьдардаг гаргаасаа дандаа л авч ирсэн. Ашиглаж ирсэн, хэрглэж ирсэн, ухаж ирсэн. Гэтэл эргээд ургуулдаг нь тийм ээ. Эргээд одоо байгаль орчиндөө хийдэг хөрөнгө оруулалт нь тэр хэмжээгээр байж чадсан уу гэвэл үгүй. Тийм учраас хөгжил дэвшлийг одоо байгаль хамгаалал хоёр хөгжил дэвшил хоёр бол хамтдаа явах хэрэгтэй. Энд ухчихлээ гэхэд нөгөө талдаа ургуулдаг байх хэрэгтэй. Энд ямар нэг сөрөг нөлөө үзүүлэлээ хүлэмжийн ялгарлаа гэхэд энд түүнийгээ дүүцүүлээд байгальд ээлтэй үйл ажиллагаа явуулж хөрөнгө оруулалт хийдэг байх хэрэгтэй. Ингэжээж аливаа юмны баланс тэнцвэр чинь хадгалагдаж явна. Тэрнээс баланс алдагдсан. Ухаал байдаг. Тэрнээс үүдэлтэй сөрөг үр дагаврууд эргээд хөрөнгө оруулалт оруулдаг. Газраа нөхөн сэрээдгүй.
ногоон байгууламж, ногоон дэд үтс, ногоон эрчим хүчний асуудал хийдэггүй. Ийм байхаар чинь өнөөдөр үндсэндээ дэлхийн нийтийн уурайслын асуудал чинь баланс алдагдсны улмаас асуудал ингэж хүндэрч байна. Тийм учраас энэний цаана дандаа санхүүжилт хөрөнгө оруулалт, тийм учраас хэдийгээр бид нар дотооддоо асуудлууд байгаа ч гэсэн байгаль орчиндөө анхаарал хандламж тавихгүй бол эргээд байгаль орчин эргээд түүнээс ч илүү хор хохирлыг, түүнээс ч илүү сөрөг үр дагаврыг авчирч бидэн шүү. Дөнгөж өнөө өглөөхөн урчин өчигдөр одоо Балав төмдийн одоо газар нутаг дээр асар аюултай үер ус болсон байна. Энд олон одоо мянган хүн насварсан байна. Энэ чинь ерөөсөө байгалийн үзэгдлүүд одоо энэ хор онолтой давтамжууд ойртоод байна шүү дээ. Та сая хэллээ санхүүжилтийг одоо хувийн хвшлээс татъя гэдэг ийм саналууд гарч ийн гэж ярьлаа. Сая энэ копи үеэр голомт банк гэхэд жишээлбэл усны илч боллоо, усныхаа салбарт бонд тусгай, цэвэр бонд босгоё гэлээ. За Мон Полимет бас сонирхолтой одоо сонирхлоо илэрхийлж байгаа. Сонирхлоо илэрхийлж байна гих мэтлэн. Тэгэхээр манай тогтолцоо бол байгаль орчинд хор нөлөө үзүүлвэл нэг тийм торгодог тогтолцоотой тийм үү? Хөхүүлэн дэмждэг урамшуулдаг тогтолцоо баг байна гэдэг байна та. Тий. Хөхүүлэн дэмжих, урамшуулах. За мэдээж хэрэг одоо байгаль орчноо бодохгүй Монгол хүн гэж байхгүй илгүү дээ. Тэгэхээр эргүүлээд тэрийг нь дэмждэг тийм тогтолцоо байна уу? Жишээлбэл одоо цэглэгаан машины цэнэглэх станц өрөөл засгийн газар татвараас ямар дэмжлэг үзүүлнэ гэдэг гэж байна. Яг үүнтэй адилхан байгаль орчинд хөрөнгө оруулж байгаа хувийн хвшлийг дэмжиж гэдэг энэ санал дэлхийн улс орнуудад байна уу? Манад байна уу? Энэ дээр ярьж байгаа шүү дээ. Манайх эхэлж байна. За. Энэ копи үеэр бид нар 3-4 хоногийн бас санамжчиг байгуулсан. Монголын одоо үндэсний дотоодын компаниудын нэг номин хоолдог компани. За бид бүхний ард богдхан архан маань байж ямар сайхан ан амьтантай байлаа. Энэ хотчлтоос болоод тэнд амьдарч байгаа ан амьтан, энэ олон автозам сүлжилсэн, энэ олон хашаа барилгуудаас болоод нааш цаашаа явах гарцгүй болсон байна. Тэгвэл номин хоолдог компани манайхаас санаачлаг гаргаад энэ татврын 1% хөнгөлтөөр хэрвээ байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулвал үүнд хамруулъя. Тийм учраас та бүхэн одоо энэ тал дээр хамтарч ажиллаач гэдэг саналыг тавьсан. Номон холдинг компани өөрөө санаачлага гаргаад за богд ууланд одоо байгальд экологийн 2 гарцыг бий болгоё гэдэг өөрсдийнхөө хөрөнгөөр ийм санамжчигд гарын үсэг зурлаа. Одоо ингээд үндсэндээ тэзүү хийгдэд дуусж байна. Та бид харна шүү дээ өвөл хичнээн бууг одоо хашаанд сүлбэгдэж өгдөг билээ. Хичнээн зээрг өрөөс хашигдж байгаа билээ. Энд ч өөрөө эргээд байгалийнхаа экологи сөргөөр нөлөөж байгаа ан амьтны бүтцэд өөрчлөлт орж байна. Наас цаашаа явж чадахгүй учраас нөгөө одоо ан амьтны чинь үржилт сөргөөр нөлөөж байна. Тийм учраас одоо байгаль дээлтэй дид үтс гэдэг бол өөрөө саяны нүүдлийн одоо энэ ан амьтнуудын наас цаашаа шилжилт хөдөлгөөнийг экологийн гарцаар шийддэг юм байна улс орнууд. За тэгвэл анх удаа бид нар энэ копи хүрээнд номын холдинг компанитай хамтараа 2 газарт одоо судалгаа шинжилгээний хүрээнд ийм экологийн нөхөн гарц байгуулах асуудлыг энэ одоо жилээс эхлээд эхлүүлэх гэж байна. За энэ бол нөгөө нэг төр хувийн хвшил байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулбал төр засгаас бас татврын орчноор татврын хөнгөлтөөр дэмжих. За нөгөө талаас одоо бас цаашлаад Улаанбаатар хотын агаар өнөөдөртөө зүгээр бай. Одоо удахгүй ингээд дутааны асуудал үүснэ. Агаарын бохирдол бидний эрүүл мэндэд яаж нөлөөдөг вүлээ? Хэдэн жил яаж тэмцээд ямар үр дүн гарсан бэлээ? Бүхэл юмыг өөрчилж үзлээ. 100-наас ахуулаад дээвэр туургын хүртэл тэгээд үр дүн гарахгүй байна харамсалтай. За энэ асуудлуудаар бид нар бас л түрүү хувийн хвшлийн түншлэлийн санаачлагыг оруулж ирж энэ улсын төсвийн сургууль цэцэрлэгүүд гэр оролд байгаа сургууль цэцэрлэгүүдийг за нүүрсээ төлдөг энэ сургууль цэцэрлэгүүдийг газаар төлөх ажилд. Газыг одоо хэрэгэлдэг. Халаалтын газар шийддэг байх. Энэ одоо төслөтрүүд хэрэгжүүлээд эхнээс хэд хэдэн сургууль цэцэрлэгүүд хамрагдсан байна. Нэг сургуулийг газ руу шилжүүлэхэд 150-60 айлын одоо яндан буулгасантай тэнцэх хэмжээний үр дүн гарч шít. Нэг сургууль 10 сургуулийг газтай болгочвол бид нар хэдэн айл байх вэ? Ингээ бодохоор энэ өөрөө иргэд байгаль орчинд агаарын бохирдол дээлдэг. Гэх мэтчлэн энэ болгон бол цаашдаа бид их дэлхийгээ амьсгалж байгаа агаар, ууж байгаа ус, амьдарч байгаа орчин нөхцлөө байгаль дээлтэйгээр шийдээ. Энэ нь төр хувийн хвшлийнхны оролцоо туйлын чухал байна. Энэ дээр нь төр засаг бодлогоор дэмжиж энэ нь ерөөсөө татврын урамшуулал хөнгөлөлт. Энэ зөвхөн Монгол биш олон улсад ч ингэж явдаг юм байна. Энэ механизм хэрэгжээд эхэлсэн. За өнөөдөр төр хувийн хвшлийн түншлэр ногоон одоо цаашдаа
730 мянган Улаанбаатарт явж байгаа автомашины хэрэглээ. Энээс үүдэлтэй агаарын бохирдол ямар байгаа вэ? Тэгвэл цаашдаа бид нар бензин шатахуун 100% энд хараат байгаа байдалтай холбогдуулаад цаашдаа бид нар энэ эрчим хүчээр явдаг машин, цахилгаанаар явдаг машинуудыг одоо хэрэглээндээ нэвтрүүлэх хэрэгцээ шаардлага үүсчээд байна шүү дээ. Тэгвэл бид нар дид үтсэн байна уу? Байхгүй. Тэгвэл дид үтсийн өнөөдөр манай засгийн газар чөлөөдийн аяны хүрээнд ногоон шилжилт бодлогын хүрээнд эхнээсээ дид үтс ногоон машин явах болцоо боломжийг хангаж дид үтсийн хувийн хвшлийнхэнтэй хамтарч тэдний хөрөнгө оруулалтаар газрыг олгож чинь татврын хөнгөлөлтөнд хамруулж чинь ингээд хувийн хвшлийнхэн өөрсдөө өнөөдөр та бүхэн харж байгаа энэ копны хүрээнд явж байгаа энэ 30-40 цагаан голф картнууд байна. Энэ дандаа цахилгаанаар явдаг. Энийний дид үтсийг манай хувийн хвшлийнхэн хандивын хүрээнд хийж өгсөн. Хандивын хүрээнд. Тэгэхээр энэ чинь коп өөрөө цөлжилтөө тэмцэх газрын дороотлыг бууруулах чиглэлээр бас эрүүл байх ёстой үднэс явж байгаа автомашин хүртэл өөрөө байгаль дээлтэй байх ёстой гэдэг үднэс ийм. Энэ болгон бол манай засгийн газрын одоо чөлөөдийн аяны хүрээнд ногоон шилжилтүүдийн эхлэл шүү. За. Цаашдаа эрчим хүчний асуудал чинь чиглэл рүү явна. Бид ингэж ойлголоо. Хоёрын хвшлийг байгаль дээлтэй үйл ажиллагаа явуулах тулд урамшуулалт дэмжлэг татвараас нь хөнгөлж байна. Тийм байна. За бас сая копи үеэр хэрэгцсэн нэг асуудал нөгөө манай улс чинь хөрс ус гэсэн ийм зэрэг бодлоготой болно гэдгээ сая зарлагдах шиг боллоо. Намтай 2 сая тэгжсэн. Ус хөрсний хосолсон бодлоготой болно гэд бид нар чинь нэг усны газар нь тустаа тий одоо ингээл хөрсөн тустаа ингээд байгаад идэг штеп. Чухамдаа одоо энэ гүний усны хэрэглээ энэ усны үнцэн усаа зөв үнэлэх энэ нөхцөл байдал нэг учир дутагдaltaй юм шиг надад хувьд сэтгүүлчид тэгж харагддаг. Эрдэмтэн судлаачид бас ярьж байлаа. Усаа ерөөсөө үнэлж чадахгүй байна бид нар гэж ярьж байлаа. Тэн дээр та ямар байр суурьтай байна? Ер нь энэний дараа таны усны чиглэлд барьж авах хамгийн ихний ажил юу гэж бодож байна та? Бид өнгөрсөн сайхан иргэний нийгмийн байгууллагатай уулзлаа. Тэр улсууд зөв зөвтэй юм ярьж байна. Энэ коп буруу зохион байгуулж байна, муу зохион байгуулж байна гэж хэзээ ч ярихгүй. Юу ярьж байгааг бол усны асуудал ярьж байна. Ерөөтөнтөө устай холбоотой асуудал ярихгүй байна та бүхэн. Нөгөө талаар энэ цөлжилт газрын дороотлол чинь хамгийн их сөрөг нөлөө үзүүлж байгаа юм бол уул уурхай шүү. Уул уурхайн усны асуудал ярихгүй байна л. Энэ буруу биш асуудал шүү. Тийм учраас усны асуудал. Энийний цаана усны асуудал, гүний нөөцийн гүний усны асуудал ярьж байна. Гадаргын усаа үйл ажиллагаанд үйлдвэрлэлд ашиглахгүй байна. Хайрын уснуудыг бид нар өргөө өнгөрөөж байна, ашиггүй өнгөрөөж байна. Саарл усыг ашиглахгүй байна, үйлдвэрлэлд явуулахгүй байна. Цэвэр усаараа модоо усалж байна, цэвэр усаараа машина угааж байна, цэвэр усаараа жорлонгоо татж байна. Энэ бол цаашдаа энэ цэвэр усны нөөц хязгаарлагдана шүү. Тийм учраас гадаргын ус ашиглах асуудал бид бүхний одоо манай яамны салбарын бодлогын барьж байгаа яамны хувьд бол гадаргын усны нөөцийг хэрэглээ, саарл усны хэрэглээг үйлдвэрлэлд үйлчилгээд хэрэглэх айл өрхийн хүрээнд нэвтрүүлэх асуудал бол бодлогын асуудал чухал юм байлаа гэж бодож байгаа. Тийм учраас энэ устай холбоотой нөгөө талаар цөлжилт газрын дороотлын одоо сөрөг үр дагаврыг мэдэрж байгаа хөдөөгийн айл өрхүүд, хөдөөгийн айл өрхүүд. Тэр дундаа говийн бүсийн айл өрхүүдэд усны асуудал, малын ундны асуудал болоод хүн амын ундны асуудал. Тэрнээс болоод малчид орон нутагта тогтож чадахгүй нүүдэл шилжилт хийж байна. Энэ нь эргээд орон нутаг төв суурин газрын одоо ачааллыг нэмэгдүүлж байна. Нөгөө талаар орон нутаг эзгүүрч байна. Тийм учраас цаашдаа энэ коптер бид нар усны өдөр 25-ны өдрийг санхүүжилтийн өдөр таны ярьж байгаа номтой 2 сайтын усны өдрийн санаачлагыг бид нөхөн дэвшүүлсэн. Энэ хүрээнд бид нар одоо улсын төсвөр хийгдээд техник эдийн засгийн үндэслэлүүд хийгдэж байна. Хэрлэн тоон төсөл, онг бургастай одоо голын төслүүдийг хэрэгжүүлж энэ төслүүдийн цаад зорилго нь бол энэ ус дутагдаад байгаа говийн бүсэд ус аваачих төсөл хөтөлбөрүүд юм байгаа юм. Тийм учраас энэнд мэдээж 5 биш нэлээд олон өндөр өртөгтэй сая доллараар хэмжигдэх санхүүжилт шаардлагатай. Тийм учраас энэ санхүүжилтийг хаанаас босгох вэ гэхээр манай төсөл төрийн одоо төсөв мөнгөөр шийдэж чадахгүй. Тийм учраас төр хувийн хвшлийн түншлэр гадаадын зээл тусламжаар хэрэгжүүлэх ёстой. Тийм учраас бид нар төслөө олон нийтийн хүртэл болгож танилцуулж байна. Энэ нь өөрөө эргээд байгаль орчинд сөрөг нөлөөдийг буруутгах ийм ач тустай. Тийм учраас энэ дээр хамтран түншлэлт хэрэгтэй байна. Дэмжиж туслаач гэдэг асуудлуудыг ярьж байна. Саяны миний ярьсан энэ одоо хамтрал, энэ санам жичгүүдийн хүрээнд энэ говийг усжуулах асуудлууд бас нэн тэргуунд явж байгаа. Тийм учраас
манай байгаль орчны яамны нэн тэргүүний зорилго бол цаашдаа усны асуудал дээр хотын үйлдвэрлэл үйлчилгээнд саарл усыг ашигладаг байх. Энэ одоо үерийн усыг ашигладаг байх. За нөгөө талаар тэгээд энэ одоо замбраагүй усны хэрэглээ хэмжиж чадахгүй байна. Усны үнц нь багатай байна. 1 литр усны үн өөрөө багатай байна. Өртөгтэй хүрэхгүй байна. Тийм учраас энэ одоо бодлогын яамны хэмжээнд бол усны асуудлыг цаашдаа нэгэн тэргүүнд тавьж үйлдвэрлэл үйлчилгээнд саарл усыг дахин ашигладаг байх асуудал дээр онцгой анхаарлаа хандуулж ажиллах ёстой гэж бодож байна. Хөхмөр төсөл гэдэг бид нар бараг 10 жил сонслоо л доо. Энэ төсөл ер нь юу болж байгаа вэ? Энэ танай яамны хажууд байгаа юу? За өчигдөр номтой 2 сая өгөндөө дурдчихжээ. Ер нь бол хөхмөр төслийг олон жил ярьсан, үр дүнгүй байсан. Үр дүн алхам гарсангүй. Тийм учраас бид хүн дахин сэргээж энэ хөхмөр төслийг одоо цаашдаа барьж хэрэгжүүлж явна гэдэг ийм асуудлыг илтгэлдээ дурдсан. За яг энэ талаар нарийн мэдээлэлгүй цаашлаад одоо бас хөхмөр төслийн одоо гол агуулга зорилго нь мэдээж л устай холбоотой асуудал. Мэдээж устай болов. За сая ерөнхийлөгч одоо хөвсгөл нуурыг тусгай хамгаалтанд тавлаа. За энэ хүрээнд одоо хөвсгөл нуураа хамгаалах асуудлыг бид нөгөө талаар одоо эгийн голын усан цахилгаан станцын асуудал яригдж байна. За Оросын тал өнгөрсөн хугацаанд маш хатуу байр суурь байдаг болсон бол энэ байр суурь өөрчлөгдсөн, хамтарч дэмжиж байгаа миний бие өчигдөр одоо Оросын холбооны улсаас ирсэн төлөөлөгчтэй, элч төлөөлөгчтэй бас албан ёсны уулзалт хийсэн. Энэ чиглэлээр одоо бас эгийн гол дээр байгаль нуур цутгадаг, эгийн гол дээр энэ одоо байгаль нуур, эгийн гол хоёроо одоо хамгаалах. За мөн одоо манай талаас тавиад байгаа эгийн голын усан цахилгаан станцыг барьж байгуулах асуудал дээр Оросын тал бол харьцангуй эерэг нааштай болсон байна. Тийм учраас одоо цаашдаа бол бид нар энэ төслийн одоо тайлангийн хурал удахгүй болно, эцэлэн гарах гэж байна. Би бол одоо энэ тайлангийн хурал эхний шатандаа бол одоо цаашдаа эгийн гол бол байгаль нуурт ямар нэг эдийн засгийн гэдэг юм уу, экологийн сөрөг нөлөө байхгүй гэдэг ийм судалгаануудын дүн гарч байгаа. Тэгээ судалгааны дүн эцэлэн гараад ирсэн тохиолдолд бид нар цаашдаа усан цахилгаан станцын асуудлыг хүртэл ярьж штэ. Тийм учраас өнөөдөр Эрдэнэ өргөнгийн усан цахилгаан станцын ажил нэлээд урагштай явж байна. Тийм учраас эрчим хүчний их усрээ энэ өвөгдөл суурилсан, байгалийн өвөгдөл суурилсан энэ салхи, энэ одоо нар, энэ одоо усны энэ өвөгдлүүдээр зөв зохистой ашиглаж байгаль дээлтэйгээр шийдъя гэдэг энэ бодлогод бол манай засгийн газруудад манай яамны л одоо нэн тэргүүний бодлого болж байна да. Сая та иргэний нийгмийн байгууллагын уулзлаа гэж ярьж байна. Өчигдөр бас энэгээр оюу толгой, гүний усаа болж гэдэг юм уу те ийм лозон бариад бид нарт харагдчихл байл л да. Нөгөө ногоон зоонд байгаа учраас. Тэгэхээр оюу толгой жишээлбэл бас хэдэн жил усныхаа татварыг төлөөгүйгээд нэг усны газрын дарга тийм мэдээлэл хэлж байгаад авж ирсэн санагдчихэв. Тэгэхээр ер нь цаашдаа энэ уул уурхайн компаниуд байх нь зөв те бид нар эдийн засагтаа өөр толгуур байхгүй байгаа учраас. Тэгэхээр энэ гүний усны хэрэглээ тал дээр ямар нэгэн бодлогын чанартаа өөрчлөлт гарах уу? За сая тийм асуудал яригдчихсэн. Тэгээ бид нар өхөн манай талаас бас аудитын шалгалт хийгдээд 2009 онд байгуулагдсан оюутлогын гэрээ хүрээнд одоо бас ус бохирдуулсны төлбөрийг өнөөдөр бид нэгч авж байгаагүй юм байлээ. Тэгээ энэ одоо хавар бид ус бохирдуулсны төлбөрийг анх удаа оюу толгоогоос 13 тэрбум төгрөгийг оюутлогоод актаар тавьж нөхөн төлүүлсэн. Нөхөн төлүүлсэн шүү. Ус бохирдуулсны 9, 10, 11, 12 гэдээ яриад ингээд явсаар гоод үндсэндээ эн чи хэдэн жил юм дээ. Ингээд ус бохирдуулсны төлбөрийг бол авч байгаа. Нөгөө талаар оюу толгой усныхаа нийт хэрэглээнийхээ 90 гаруй хувийг дахин ашиглаж саарл ус. Энэ маань өөрөө эргээд байгаль дээлтэй ус болгож шүү дээ. Гүний нөөцний усны бусад уурхайнуудад байна уу? Байлгүй яг. Яг л тэр жишгээр л яа. Манай тавьж байгаа иргэний нийгмийн байгууллагуудын эн чинь бас ингэж ийн гэдэг бол тэдний тавьсан олон жилийн одоо буцалтгүй гэдэг юм уу тууштай тэмцлийн үр дүн шүү дээ. Нөгөө талаар сая бид нар манай засгийн газрын хавраас сайн хилцээрийг хийж чадлаа шүү. 2035 оноос нааш оюутлогоос ногдол ашиг авахгүйсэн асуудлыг засгийн газар хилцээрийг сайн хийж энэний үр дүнд энэ жил хүртэл ногдол ашиг авах асуудлыг ярьж шүү. Энэ бол одоо нөгөө баялагтай эзэн Монгол гэдэг иргэний нийгмийн байгууллагуудын Батангой энэ бас ягч энэ одоо уянгаа гишүүдийн тавиад байгаа асуудлуудын бас оролцоо хувь нэр байгаа шүү дээ. Тийм учраас ер нь энэ асуудал бид бүхэн аль болох нээлттэй иргэний нийгмийн байгууллагуудыг бид нар
хулгай яриаггүй, худлаа яриаггүй нэг л талд байгаль орчны хамгаалалт гэж байгаа. Тийм учраас бид нар бол энэ нөхдүүдийг эсрэг гэхээс илүүтэй бид бүхний нэг тал гэдэг би одоо энэ байр сууриа хэллээ. Бүгдээрээ хамтарч нэг улаан шугамн дээр хамтарч ажиллах ёстой шүү. Тэрнээс одоо улаан цагаанаараа ялгарчаад хоёр талд гарчаад эсрэг тэсрэг яриад иж болохгүй. Бид нар ч гэсэн байгаль орчны яам шүү. Бид нар ч гэсэн одоо усаа хамгаалахын төлөө, газар нутгаа хамгаалахын төлөө бодлого шийдвэрээ хэрэгжүүлэхийн төлөө нөгөө талаар бас эдийн засаг маань ямар вүлээ? Ямар эдийн засгтай улс орн билээ? Цалингаа тавих хэрэгцээ шаардлага байна. Тэтгэврээ тавих, нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага байна. Өнөөдөр бид нар олж байгаа орлогынхоо хэдэн хувийг уулуурхахаас олж байгаа билээ гэдэг бас бодох хэрэгтэй. Тийм учраас байгаль орчны яам бол алиа томоохон мега төсөл хөтөлбөрүүдийг одоо зогсоодог, тээг саад чөдөр тушаа болдог биш. Бас ашиглахын хэрээр зөв зохистой ашиглахын хэрээр бас хамгаална. Ингэж хамгаалахын хэрээр бас зөв зохистой ашиглуулах тал дээр нь хяналтаа тавина. Ингэж балансыг бариулах асуудал нь байгаль орчны яамны бодлого шүү. Тэрнээс огт хэрэглүүлэхгүй, огт ухуулахгүй, огт авахгүй одоо зогсооноо хаана бооно гэдэг ийм одоо яам байж болохгүй. Тэгвэл одоо энэ уул хурхаанаас ч одоо хичнээн мянган хүнийг ажлын байраар хангаж төсөв санхүү татварыг яаж орлого бүрдүүлж ингэж яваа билээ. Тийм учраас энэ тал дээр бол одоо бас ашиглуулна, нөгөө талаар бас хамгаалахаа, хяналтаа тавихаа тавина л гэж ингэж. Магадгүй зөвөр бид бүхний үйл ажиллагаанд би өөрсдөө зөвтгөхөд байгаа маалга дутагдaltaй хяналтаа ажиллаж сударч байгаа орон нутгийн байгаль хамгаалагч нарын үйл ажиллагаад сударсан за үйл ажиллагаанд бэхжээчгүй асуудал байна. Юм уу одоо ганц моргүй нь одоо моргүй явган л одоо нөгөө олон одоо уул уурхайх нөхдүүдтэй тэмцэл явж байгаа шүү дээ. Сая төмөр чөдрөгөө юу гэж хэлж байна? Би 30 хэдэн жил байгаль хамгаалахдаа одоо нэг морьтой, нэг дэвтэртэй, нэг үзэгтэй л явлаа шүү дээ гэж хэлж шүү дээ. Байгаль хамгаалагч нь өөрөө цаана бас сэтгэлийн ажил. За. Та хоёр ярилцах цаг ер нь дуусч байна л да. Би одоо ингээд энэ талбайг хараад манайх нэг иймэрхүү олон улсын арга хэмжээг бол зохион байгуулах нэг өв үлдчихлээ гэж харж байна л да. Нэг туршлага үлджээ. Тий, нэг туршлагатай боллоо. Бас амаргүй юм байна. Одоо иймэрхүү том хэмжээний олон улсын арга хэмжээг ямар ч гэсэн хийгээд байгаа юм шиг. Бас хийж чаднаа гэдгээ бас харуулсан гэж ойлгож байгаа. Бас амаргүй байсан өнөөдрийн хүртэл ийм хэмжээнд хүрэхэд бол бас үнэхээр одоо талуудын оролцоо, дэмжлэг туйлын чухал байсан. Тэгээ би бол бас бүх талаар дэмжсэн. Нэгт Улаанбаатарчуудаа баярлж байгаа. Бас олон хүмүүс уурж ухамж байгаа зүйлүүд би зах худалдааны төвүүдийн зогсоол юмыг хаалаа гэдэг. Өнөөдөр сургууль цэцэрлэгүүд орохгүй бол яаж яах вэ? Худалдааны төвүүдийн ашиг орлого гэдэг. Нөгөө талаараа бид нар бас олон улсын өмнө нэгэнт өнөөдөр хийнгээд 4 жилийн өмнө амлалтсан байсан, үүрэг хүлээсэн байсан ажлаа одоо хийхээс өөр аргагүй. Нэгт хоёрт одоо бид нар бас нэлээд өндөр төсөв гаргаж хийсэн үнэн. Гэхдээ бид нар энэ төсөв орон нутгаар та одоо харсан бол энэ фуд корт байна, буфе арена байна. Энэ одоо хоолны газрууд 12 тоног л одоо хөл тавих цаггүй битээ шүү дээ. Энэ болгон бол одоо Улаанбаатар хотын төвөөр явбал бүх жижиг том одоо жижиг зочдуудлууд дүүрэн байна гадныхнаар. Эдгээр чинь бүгд өөрсдөө мөнгөө төлж зочдууд барьж байна. Хоол ундаа өөрсдөө авч иж байна. Гэхдээ энэ чинь одоо үндсэндээ бараг 10 гаруй мянган гадны зочид ирчээд байна шүү дээ. Ийм хэмжээний хүмүүсийг та нар багтааж чадах юм уу гэдэг асуудалтай л анх нүүр тулж ирсэн. Тэгээ ямар ч гэсэн багтааж байна. Одоо зочдуудын холбоотойгоо сайхан хамтарч ажиллаа. Одоо тоогооч хоолныхонтойгоо хамтарч ажиллаа. Хоолн дээр ямар нэг асуудал гарсангүй, ариун цэрийн байгууламж дээр ямар нэг асуудал гарсангүй, нийтийн тээвэр хүртэл ямар нэг асуудал гарсангүйгээ бас бид нар бас хамтраад хийвэл бас энэ олон улсын хэмжээний арга хэмжээг хийж чаддгийм байна гэдгийг харуулсан байх гэж би бодож байгаа. Мэдээж одоо бас төвчээртэй хүлээцтэй бас одоо асуудалд хандж байгаа Улаанбаатарчуудаа баярлж байгаа, ард түмэндээ баярлж байгаа. Бас Монгол улс энэ хэмжээний одоо бас арга хэмжээг бас хийчих хэмжээнд хүрсэн юм байна гэдэг юм дүгнэлтэнд хүрж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж эерэг сүрэг юмнууд байна. Шүүмжлийг хүлээж авна. Сайнны хажуугаар саар гэдэг бид бүхний үйл ажиллагаанд дутагдaltaй энийгээс тэгчихгүй яасан, тэрийгээс тэгчихгүй яасан гэдэг улсууд зөндөө л байгаа. Тэр болгонд бол бид хүлээстэй хандсаа. Тэгээд нийт хамтран ажилласан, дэмжиж ажилласан бүх ард түмэндээ бас таларлаа гэж хэлье да. За баярлалаа танд. Бидний өнөөдрийн зочноор байгаль орчин уур амьсгалын сайд Сандаа Гүчээр оролцлоо. Аа баярлалаа. Танд амжилт хүсье.